Тэг эфи дугаар зууны үеийн түүхийн энэ гармай зүтгүүлтнүүдийн нэг нь Агдамбуугийн амар. Энэ Агдамбуугийн амар бол үнэндээ 3 төрлийн нүрийг үзсэн энэ хүн. Агдамбуугийн амар 1886 онд төрсөн, өөрийнхөө бага насыг хөдөө нутагт өнгөрүүлсэн. Тэгтээ тэнд бичиг үсэг үзэх, ном унших үйл ажиллагаагаа эхэлж байсан ийм түүхтэй хүн байгаа юм аа. Түүнээс хойш Агдамбуугийн амар 1911 оны үндэсний тусгаар тогтнолын хувьсгалтай золгож, энэ үеэс хойш бол Агдамбуугийн амрын үйл ажиллагаанд шинэ үе болсон байна. 1911 оны энэ хувьсгалын дараагаар Агдамбуугийн амрын нутгийн ханд дорж бол гадаад явдлын яамны сайд болсон. Энэ үедээ авиастай залуу амрыг 1913 онд хүрээнд авчирсан. Богд хаан улсын гадаад яамд их зохиох түшмэл, дэс түшмэлийн ал бааж ажиллаж байсан байгаа юм. 15 дугаар жарны улаан хой жил буюу 1886 онд Түшээдхэн аймгийн Дайчин ангийн хошууны уулын голын маалын ам хэмээх газар хохитайж Агдамбуугинд нэгэн хөвгүн мэндэлжээ. Энэ бол Агдамбуугийн одгон хүү, Монгол улсын ирээдүйн ерөнхий сайд амар байлаа. Голомт залгах удмын улаачтай болсон дон магнайт нийсэн Агдамбуу Саяаны од Хиттийн төргийн үзүүлэхээр багшламтнаа гэр орондоо өрн салсан гэдэг. Багш минь, Бурхан Тэнгэр бидэнд хүү заяажээ. Хоолтой хүн ирж үү? Хоолоор хомсхон хүн ирж үү гэж асуусан юм гэдэг. Тэгэхэд нутгийн данжин гавж улаан ялзраа хүүгийн нэг өнгөж харснаа шоо хайж судраа эргүүлээд чи юм да хацчихгүй хүүд байж хаан суух отон төрлөө. Төмний санаа өөрчлөгдөж төр ирэх юм бол даа гэж гайхан ээлж байсан гэдэг яриа нутгийн олонд гарсан байт. Ингээд данжин гавж шин дөрсөн бяцхан хүүд гонгор хэлээд айлсан. Гонгор хүү итгэл гаргасан төгж сэргэлэн цаваагаараа нутгийн хаан олонд хатж байсан байна. Гэвч орчныг авч хүрээгүй байхад нь ээж нь мөсийг үзэж тэрээр хар нялхаасаа
өнчрөлийн зовлон амссан байдаг. Агдан буу өнчин бяцхан хүүгэн хайрлахын дээдэр хайрлаж харанхуй сээжтэн болгох буян учир хөнгөн сэтгэлтэй шингэн цустай насанд нь нутгийн нэгэн номчид хадаг өргөн шавьруулж Монгол бичгээр анхлан эрдэмд амлуулсан гэдэг. 1898 оны хавар. Нэг өдөр хохитой Агдан-буу хүүгэн дагуулж Дайчин вангийн хүрээнд ирж хошуу ноён Чинван ханд оржид бараалгалаа. Ноён том би ганц хүүтэй. Айх ичих нүртэй ном сурах өнгөтэй юм уу гэнэ. Ингээд таны бараас өдөрт багтаахыг үнэнхүү сэтгэлээсээ хүсэж байна. Болгоо хажаамуу гэд алд вандан хатаг барьжээ. Агдан-буу хошуу тамгын газар саяхан бичиг үсгийн сургууль нээсэн. Энэ сургуульд хүүгүүч наруулъя гэж Чингэн ханд дорж айлцсан гэдэг юм. Ингэж гонгор 12 насндаа хошууны бичиг үсгийн сургуульд орохдоо хэдийний уншиж сурсан байлаа. Эрдэмтэй хүний хувьд эрдэм номд эртц олгож утга оюуныг урьдлаг болгосон хүүгүн зэгсэн сайн бичээж болох төлөвийг энэ үеэс хэлж болсон гэдэг. Хандад оржван сургуулийн дүргсэн сурагчдаас шилж хэд хэдэн хүүхдийг алба хашуулах болсон байна. Тэдний тоонд Агдан-буугийн гонгор багтсан. Дөнгөж 13 нас шүргсэн гонгор хүү төрийн албанаа зүтгэх гараагаан 10 гэрийн бичээчээр эхэлсэн байдаг юм аа. 1911 онд цагаагчин гайхалтай Монгол улс гар давтнаж олон өргөгдсөн богд хамт Монгол улс тогтлоо. Монгол улсын гадаад яамны сайд Дайчин Чингэн ханд орж гонгор хүүг даа хүрээний дуугчээ. Энэ Дайчин Чингэн хандад орж гонгорыг баг залуугаас нь бичиг ухаанд тордож Монголын уламжлалд агуулсан засаг төр дөхний эрдэмд сургаж байсан үр дүн байлаа. Агдан-буугийн гонгор нь өөрийн санаагаар уур хам баялаг бидэрч улсын загтан сэлбэсэн хийгээд гадаадын хүмүүс цөлмөгдөж байсан хязгаар газрыг эгүүлж явах явдад ухаан оюун уран аргыг хослуулж авиа бүтээсний учир богдын засгийн зас эцсийн зэрэг хэрэгэн хүртэж авсан. 1920 онд гонгор удтал хүн дээр өвчлсөн юм. Энэ үедээ төрийн хар хүний тэмдэг болсон эзгээр лам болж нэрэн сольсон гэдэг. Өчтөн ярьж байгаа амар гэдэг талыг гонгорт богд явдсан харилсан гэж ярьцгаадаг. 1915 оны Орос хятад Монголын 3 улсын хэлэлцээрт Оросын явдлууд амрын үйл ажиллагаанд чухал нэг үе болсон гэж үзэх үндэстэй юм. 1913 оноос 19 оны үеийг хүртэлх энэ үед улс төрийн үйл ажиллагааны эхлэлт тавигдсан. Агдан-буугийн амар 1921 онд ялсан ардын хувьсгалтай золгосон хүн 1923 онд ардын засгийн дуудлагаар хүрээнд ирж мөн шинэ Монгол улсын засгийн гадаад явдлын яамд ажиллах болсон. Энэ үед бол амар гадаад яамд мөн их зохиох, дэс түшмэлийн ажил, мөн гадаад яамны сайд, ерөнхий сайдын жинхэнэ орлогч зэрэг ажлуудыг бол 1923 оноос 28 онд одоо хийсэн байна. Энэ үед Монгол улсын гадаад бодлогыг төлөвлөж, тохинуулж явуулах зөвлөлт хятад улстай
холбогдох энэ бодлогын асуудалд бол нэлээд анхаарал тавьж өөрийнхөө дуу хоолойг оруулж бодлого боловсруулж явж исэн хүн гэж хэлж болох юм. Энэ үед бол Агдам буугийн амар гадаад явдлын яамнаас гадна засгийн газрын дотоод яам, аж ахуй яамны сайдаар ажиллаж байсан. Энэ үед Монголын шинэ Монгол улсын аж ахуй тусгаар тогтнолыг бэхжүүлэх улсын аж амьдралыг төхнүүлэх ажилд бол оролцож энэ хүний авиас зүтгэл нь улам бүр тодорч байсан байгаа юм а. Дайчин вангийн хөшүүний амар вэс. Манж төвд Монгол бичиг сайтай болохоор төв хороо засгийн газрын гадаадтай чухал гэж эхий зохиодог байлаа. Бээжинд Фэньюксийн засгийн газар гэрч байгуулагдахад амар жадан хэлэлцээ хийхээр бас Москвад худалдаа хэлэлцээ хийхэд мөн л тэр хоёр томилогдсон явж үүргээ төлж ирсэн гэдэг юм. Харин багтантай тэмцэх үед амар сайдыг хуучин харгас феодал болох тул өнө тушаал байлгаж зохилдохгүй шинжлэх ухааны хөлөнгийн дараагаар явуулсан. Зүүнний нуглааны хор уршгийг ойлгож тэрнийг залруулж өөрчлөх шинэрэгдэх бодлого бол 1932 оны дундуур эхэлсэн. Энэ үед бол Америк дахин төрийн өндөр тушаалд гаргаж тавих шаардлага гарсан. Амаргаа бол үнэндээ хэлэхэд энэ бол их боломжхон байсан. Урд нь бол зүүнний нуглаатнууд Амаргааг буруугаар хүлээсэн загтал дахин мичүүлж шахаж хавчиж хүнд байдалд бол дооруулж байсан байгаа. Гэвч олонний итгэл засгийн найдварыг хүлээж 1932 оноос 1936 онд бүгд найрамдах Монгол Орд улсын баг хурлын дараагаар энэ хүн ажилласан. Энэ үед мөн ерөнхий сайдаар ажиллаж байсан Гэндэн хэцүү хүнд ажилд өртөгдөж халагдаж 1936 оны эхээр өөрчлөгдөж Амаргааг улсын баг хурлын дараагаас нь өөрчилж Монголын засгийн газрын ерөнхий сайдаар тавьсан. Энэ үедээ бол амар улс төрийн гарамгай хэцүү зүтгэлтэн гэдгээ үнэндээ харуулсан их хүнд нөхцөлд ажиллаж байсан. Монголын мад аж ахуйг хөгжүүлэх, Монголд шинэ үйлдвэрийн үндсийг тавих, Монголын үндэсний соёлыг хөгжүүлэхэд их анхаарал тавьж зүтгэж ажиллаж байсан. 1936 оны хавар нэг өдөр ерөнхий сайд Амаргаа театрын сургагч Брэшэтэй уулзах болоход би даган бараалхлаа. Энэ уулзалт төргөн зур болсон тул Амаргаа чухам юу ярьсныг энд өвчлөж байтугай товчлох юм. Гэвч манай театрын сургагч Брэшээс тийм ээ үндэсний өргөн төлбөр маш их юм. Энэхээс өмнө Монголын балаас бичсэн номыг уншиж байлаа. Одоо тэр үзэж өөрчийг сонирхож байна гэж. Ийм хатаггүй бизнес асаад лав үндэсний өвнөц байдлыг эрхэмлээс захихыг сануулсан гэрэг болов. Гэтэл бас Брэшэ сургагч театрт шинэ хүчин бэлдэх санаагаа нэмэж ярьсанд амар сайд. Тэр болно. Та энэ тухай асуудлаа гэгэрүүлэх яманд орвол. Гэд надад хандаж намдаг чи энэ сургагчаас аль болохоор ихийг сурч үлдээж авахыг бод гэж хэллээ. Тэгэхэд би Амаргааг миний нэрийг яавч мэддэг байх учиргүй гэж боддог байсандаа цочин сандарч заа гэж хэлээ. Энэ бол миний анх удаагийн дууралт. Хоёр дахин чи орос хэл мэднэ үздэй гэхэд нь цаатаа тун нуудаа гэхэд амар сайдаас
сайжруулахыг хичээ. Хэл сурах явдал маш чухал шүү гэхдээ мөн л заа гэхээс өөрийг би хэлсэнгүй. Эндээс гарсаар би Амаргавайн өмнө заа гэсэн тухайгаа бодлоо. Заа гэвэл ёогүй байх ёстой гэдэг үг. Ялангуяа би Амаргавайн өмнө заа гэснээрээ мөддөн театраас салж болохгүй болов гэдгийг л ухаарлаа. Гэтэл Бориошоо сургагч та энэ ерөнхий сайд маш их ухаантай хүн байна гэж бихирсэн байдлаар өгүүлээ. Тэгээд эндээс Бориошоо сургагч гэртэн ирээд эхнэртэн би сая Монгол улсын ерөнхий сайдтай уулзаад ирлээ. Монгол дээл гуталтай шанаанаас уулзсан халимаггүй толгойтой жаахан нүдтэй маш хүн байна гэж уулзсан үдсэн хөрөн багтал болгон ярьж байж байлээ. Үед бол 1936 оны 7 сард Ардын хувьсгалын 15 тэмдэглэх үед багсан Амаргавай нар энд хэлсээр холбогдож ирсэн хүмүүсүүдийг олон хүмүүсийг заадгах үед тэрнтэй тааруулаад тэр хүмүүсүүдийг заадгасан байна. Бидний дараагаар намын төв хорны нарийн бичгийн дарга байсан Лувсан Шарав дотоод яамны сайд байсан чай усан нарын сүргийг цочиж дургуйцаж Амаргавай нарыг төв хорны тэргүүлэх хурдаар хилцэж энийг бол дороо хийсэн эвгүй юм хийсэн гэж айхтар зэмлэл дургуйцал бол тулгсан байгаа. Амаргавай бол мөн энэ үед энэс түрүүн ч одоо хэлж байсан. Манайд нэгдээ эвлэлгэж яриг тэгснэл яг ажил дээр нэгдэж чаддаггүй. Бие бинийгээ бол одоо одоо хүрдэг. Ер нь манайд энэ гэмтрэг гэдэг чинь бодит хэрэгнээс үүсдэг болохгүй. Тийм бодитгүй нас үүсэх ёсгүй. Манайд бол үнэндээ ихэд салхины шуганаас гэмт хэрэг үүсгэхэд одоо хүрч байна. Ингэж гэмт хэрэгт хэлсээр өгдөгдөх явдал гарах юм бол хуулийн ухамсар дутагдaltaас өгсөн Монголын ард олонд их аюултай юм болно шүү гэж Амаргавай бол одоо сануулж хэлж байсан байгаа. Амар хүүхэд залуучуудад онцгой анхаарал тавьдаг, хүүхдэд их хайртай хүн байсан. Тэднийх өргөмөл хүү охин хоёртай. Хүүгийн Чойнсон охины долгор гэдэг байсан. Хүүтэй нь үе тэнгийн нэг нутаг усны балжиргаа дурсан ярихтаа Амаргавай хүүхдэд онцгой сайн хүн байсан. Нутагтаа очиод хүүхдүүдийг дагуулж, уул хадаар явж, янз бүрийн сонин хачин зүйлс ярьж өгдөг байлаа. Үргэлжил хүүхдээр оролдож, өхөөрдөж байдагсан. Нэг удаа бидний хэдэн хүүхдийг машиндаа суулгаж, өвөлжөөндөө авчираад ээж минь намайг туглын бүнзэн төрүүлсэн юм гинлээ гэж хэлж байсан нь санаанаас огт гардаггүй гэж хуучилсан. Ерөнхий сайд Амар хэн хүний нүдэнд дулаахан маш эгэл энгийн хүнлэг хүн байсан. Нутгийн хөгшдийн онож тодорхойлсноор харах царааны сан ин хамглан юр усын ухаалаг даруй хүн явжээ. Ард түмэнтэйгэн амин зуулга нэгтэй ахсыг хүндэлж багчуудыг дүүжлэх элбэрэлтэй өршөөл энэрл үнэн журмыг эрхмэлдэг үнэнд шүтэж төрийг засдаг удирдагч л түүхэнд мөр цагаан ариун үннэрийн үлдэн мөнхөрдгийг Амар сайдын товч намтар дэлгэр гавья батлах байсан. Амаргавай бол шүүх прокурорыг бол ажиллаа зөв хийх. Хилээс цацгаа юмтай хийчихгүй байхад одоо сүрхий чиглүүлж ажилласан. Гэтэл чай усан 1937 онд хоёр ч удаагийн одоо өргөдлийг төв хоронд гаргасан. Энэ юу вэ гэвэл хувьсгалын эсэргүүцээ тэмцэх, гадаадын тагнуул төлөвчдийг илжлэхэд ер нь амар догсомноор одоо садаа учруулж байна, дотоодын амны ажлыг сэжиглж байна. Энэ ажил туслахын оронд
ийм дайснуудыг илчлэхийн оронд саад дээр болж өгнө гэсэн ийм гомдол мэд ус өргөдөл гаргасан. Чай усан болов үндсэндээ Лувсан шарвтай нэгдсэн намын төвхөрөөртөө хүчээ хамсгасан байдагтай маягтай ажиллагаагаа цааш нь улам одоо өрнүүлж одоо амар мэтийн ийм зөвтгөлтнүүдэд одоо их шалгалт дарамт одоо үзүүлсэн. Энэ үед бол тэр төвхөрөөний тэргүүлэгчдийн хурал хийсэн тэр улсын баг хурлын одоо гишүүдээс оролцуулсан ийм одоо хурал болсон. Энэ хурал дээр амрын тухай сонсголыг бол төвхөрөөний нарийн бичгийн нар Лувсан шарв өөрөө тавьсан. Ингээд одоо амрын хувьсгалын эсрэг хандсан үйл ажиллагааг ижлсэн чанартай ийм одоо сонсгол илтгэлийг одоо тавьсан байна. Аж ахуйн яамнаас багасаг үйлдвэрийг сайжруулахаар оролдож нэлээд олон зүйлийг үүсгэсэн ам ой. Зарим нөхдөөс үлэмжхэн шөмжилж байгаа. Би бод бас цөмийн муу хэмээж үлж чадна. Монголчууд өөрсдөө хийж үйлдэж чадахгүй хэмээн ямагт гадаадын хүмүүсээр хамаг аж үйлдвэрийн хийлгэх аваас өөрсдөө сурч боловсрох цаг үгүй болно. Иймийн тул аливаа аж үйлдвэрийг өөрсдөө оролдож үйлдэх нь чухал юм аа. 28 онд намын 7 дугаар их хурал дээр амар сайд ингэж хэлж байсан. Харамсалтай нь төр түмэндээ түшигтэй явсан ухаантай хүнийхэн үгийг ойшоос нь хэд зэрэг болоо. Тэвэн зүүгэн хийж чадахгүй байж тэв дэлхийн юм зүүдлээ гэж өнөөдөр өнгөрсөн цаг үеийн хараач өөрсдийгөө чамлаж өрөөл бусдаас хишиг гордож яваа энэ цагт ашид хүний хүчээр явна гэж байхгүй. Алстан доройтхыг үзэж мэднэ гэж сануулсан. Ухаанд энэ буурлынхаа үгийг бид даанч тоосонгүй те. Энэ хурал дээр чай усан хэлэхдээ Лувсан шарвын энэ одоо илтгэлд амрын энэ муу харгас үед ажиллагааг илтгэл тавьж чадсан байна. Энэ амар бол хувьсгалын эсэргүү ийм идэ бээр болсон үзэн санаа үед ажиллагаагаар дүүрсэн этгээд. Энийг бол намын агнэнээс төвхөрөөний тэргүүлэгчдээс минутын хугацаанд л одоо цэвэрлж арилгах хэрэгтэй юм. Ерөнхий сайдаас нь ч одоо халаж өөрчлөх хэрэгтэй юм гэж. Түүнийг хаврын эхэн сарын нэг бүрхэг өдөр баривчилсан юм. Энэ бол хожим түүхнэн 57 дугаар хурал гэж тэмдэглэгдсэн Монгол ардын хувьсгалт намын төвхөрөөний тэргүүлэгчдийн хурал байлаа. Хурлын завсарлахаагаар дотоод яамны хүмүүс орж ирээд амар сайдыг хоёр талаас нь судлаад аваад гарсан тэр цагаас хойш түүнийг Монголд гарсан хүн нэгэхэн ч үгүй. Үнэхээр амар сайд эрэж хийгүүгээр үрд явсан байлаа. Дотоод яамны урдчлан хорих төв байна. Сар тарчилган зовоож 7 дугаар сарын ихэр зэрэг цоор Оросын читаатнаас үргэж цавайж 8 дугаар сард Москвад очсныг олон надад мэдээгүй л байсан. Тун зөвхөн хүн мэдэж нууцтай байсан. Зөвлөл социалист бүлэглэнд холбоот улсын дээд шүүхийн цэргийн коллегийн протоколоос 1991 оны дугаар сарын дараа шүүх хуралдааныг зөвлөлийн холбоосын өвгийн хуулийн 8-2 дахь үзсэн гадна буугийн хуулийг шүүх гэж байгаа юм гэлээ. Шүүгдэгч амар очсон. Тулгаж байгаа ялыг Өдөж айсаал дээр надад хүчээр тулган хүлэн болохоор зөвхөн мэдүүлгээ сайн би одоо хэлж байна. Бүгд найрамдах Монгол ард улс тус тогтносон улс мөн юм. Яагаад зөвгөлтийг шүүж байгаа юм бэ? Би найрамдах Монгол ард улсын
Эмзэглэлийн биш харин Монголын шүүх намайг шүүх ёстой. Миний хавц байгаа Ежов Лоцны бусад хүнээс мөрдөн байцаа өсгий би няцаач. Маш хороох гэж би огт байхгүй. Гэхдээ мон ард яргалан залхааж байсан юм. Би зөвдөггүй. Нэг дээсэн би Монгол ардтай би Оросын ардтай. Энэ бол антан бидний дургүй. Хабин Монгол улс эзлэх бодлого явуулж. Монгол улсаа хязгаарлах учраас Сүлбод улс цааш хямдж би хүсдэг. Монгол улс толгойч учраас олдохыг 28 хүртэл Германы гадаад явдлын дотоод байж түүнтэй бич харьцдаг байсан. Анх сургахаар оюутан сурдаг байсан. Бүгд гадаад улсад байсан хувьсгал зүгээр намайг Монголын тагнуул хурдны байгууллагч нэг улсад социалистын зөвхөн байгууллага. Би зөвлөлтийг үздэг. Энд моочаар очгүй. Хүчин татаж авахгүй байж миний мэдүүлэг гихчээр байсан хувьсгал зүгээр эмзэн байх гэж бодчихлоо. Манай очоод хурийг тамлуу өөрсдийнх нь болон босна хол мэдээ өгсөн. Энд зөв хүмүүс. Ман эрдмийн цэргийн голыг 1907 дугаар сарын 10-ны үед мөн